За одоо бол Баянгол дүүргийн 3 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. За миний нэрийг Жавсан Дорж гэдэг. Би одоо уулуурхаан компанид ажилладаг байгаа. Манай компанийн хувьд бол одоо нэг 300 ажлын байрыг бий болгоод ажиллаж байгаа. Монгол улсад бол одоо шийдлийг илэрхийлсэн ийм байгууллага. Бага наснаасаа маш тийм хэрсэн хүүхэд байсан. Яагаад гэхээр одоо байгаа зүйлээ би илүү сайн болгохын тулд маш сайн хөдөлмөрлөх ёстой гэж боддог байсан. Би 5 настайд яг сургуульд орж исэн. 15 нас хүрэгчлээ би Монгол Улсын их сургуулийг хэрэглээний яг инженерчлэл гэдэг мэргэжлийг сонгоод орж исэн. 19 нас хүрэгчлээ би төгсөөд үргэлжлүүлээд удирдлагын менежментээр магистрийн зэрэгээ хамгаалсан. Одоо бол яг удирдлагын менежментээр докторантын зэрэг хамгаалах гээд явж байна. 18 настайд ажлын байран дээр гарч исэн. Дүүргийн эмнэлгээс ажлын гараа эхэлчихсэн Баянзүрх эмнэлэг. Энэ эмнэлэгт бол яг IT инженер гэсэн мэргэжлээр анх орж агаад цаашдаа бол гадаад харилцаа сургалт гэсэн хэсгүүдийг хариуцаад гадаад харилцааны менежер гэдэг албан тушаалтайгаар явж исэн. Одоо ажиллаж байгаа компанид хүний нөөцийн менежерээр ажилд орж исэн. Дараагаар нь гадаад харилцаа олон нийтэд харилцах болж твшсэн. Тэгээд яг энэ жилээс би гүйцэтгэх захирал буюу энэ албан тушаал дээр ажиллаж байгаа. 2 охинтой. Одоо манай баг маань 6 сартай. Том маань одоо 4 хүрэх гэж байна. Манай нөхөр Гранд Мед эмнэлгийн мэдрэлийн эмчээр ажилладаг. Хүмүүс асуудаг л да хэдэн настай ингээ 26 настай тий. Одоо яг ийм ажил хийж байгаа хэрэг чи яаж ингэж цаг заваараа ингээ амжуулаад идэв. Тэгээ 2 хүүхдээ ээж болцсон тий. Чи одоо жаахан худлаа яриад байгаа юм биш үү ч юм уу тий. Нөхөртэй юу нөхөргүй юу гэдэг гэх мэтчлийн юмнууд асууж идэг. Эмэгтэй хүний хувьд одоо энэ ажлуудыг хариуцаад ч юм уу те энэ олон ажлуудыг амжуулахад гэр бүлийн нөлөө хамгийн чухал. Тэгээд одоо юу гэдэг ардаа мэдээж санаа зовхгүй ажилтны учраас л өнөөдөр энэ хэмжээнд те энэ хэмжээнд би хөдөлмөрлөөд энэ хэмжээнд ингээд явж байгаа. Миний хувьд бол нөгөө олон нийтийн ажилдаа нэлээд сонирхолтой түүнийгээ ч гэсэн одоо юу гэдгийг амьдралдаа ингээ бүр хөвшил олгоод явцсан ажлынхаа хажуугаараа ч тэр те ямар л одоо цаг зав гарна тэрүүгээрээ одоо олон нийтийн ажил буюу сургалт тэгээд дээрэс нь хүүхд рүү чигсэн ажлууд гэх мэтчлэн айгүй олон ажлууд дээр цаг заваа зориулж ажилладаг. 2012 онд би анх Бүтлгийн хүүхдүүд сан гэж хүүхдийн сан байгуулж ирсэн. Тухайн үедээ бол эхний байдлаар хүүхдийн баяраар нь бэлэг хөргөтөлгөөсөн эмэгтэйчүүдээр явах гэх мэтчлэн ажлууд хийжсэн. Дараагаар нь яасан бэ гэхээр яг Монголын төвшөнд бол нөгөө тулгымцсан асуудал нь өөрөө хүүхд хамгааллын асуудал хамгийн их бодлогын төвшөнд яригддаг зүйл. Тэгэхээр энэ дээрээ нэлээд төвлөрч 2012 оноос эхэлж дүүргүүдийн аймагуудын алслагдсан яг дүүргүүдийн хороонуудаар зуны сургалтыг хийж эхэлсэн. Нийгмийн арчил Монголын залуучуудын албаа гэдэг байгууллагад 2004 онд элсэж орж исэн. Анх бол Чингэлтэй дүүргийн тэргүүлэгчээр эхэлж исэн. Энэ том байгууллагын одоо нэгэн гишүүн болоод 2018 оноос бол нийслэлийн тэргүүлэгч гэдэг статусаар явж байгаад одоо удирдах зөвлөлийн гишүүн гэсэн Монголд албан тушаалтал явж байгаа. Заавалчгүй хүн өөрийгөө нөгөө залуу гэж голлохгүйгээр маш сайн хөдөлмөрлөх ёстой. Залуу дээрээ бид нар боловсрал гэдэг зүйлийг тий аливаа нэгэн хөдөлмөр гэдэг зүйлийг бид нар амтыг нь амсчээж дараагийн одоо дунд иргэм насныхаа үедээ үнэхээр нөгөө тий байгаа зүйлдээ сэтгэл хангамжтай талархаж ингэж амьдардаг. Хийж байгаа ажил чинь чиний өмнөөс ярина гэдэг шиг тий аливаа нэгэн зүйл ажил хийж гинэ гэд нийгэмд одоо юу гэдэг сурчлагаасаа илүүтэйгээр өнөөдөр миний хийж бүтээсэн зүйл миний өмнөөс ярих хэрэгтэй гэдэг одоо үзлээр амталтай юм хөө.